1994 он Өмнөд Каролайна муж Сьюзен Смит өөрийн 3 болон 1 настай хөвгүүдээ машин дотроо үлдээгээд нууранд живүүлсэн. Харин цагдаад хэлэхдээ хар арьстай залуу машиныг дээрэмдээд 2 хүүг нь аваад явсан гэж хутлаа хэлсэн. Маш өргөн хүрээний эрэл хайгуул зохион байгуулж Америк даяараа хөвгүүдийг олдоосоо гэж залбирч байлаа. Гэвч хөвгүүдийн цогцос нуурын ёроолд машин дотроос олдсон. Шалтгаан нь депресд орсон хамт амьдрахыг хүссэн эрэгтэй нь хүүхдэд дургүй. Сьюзен бүх насаараа хоригдох ялаа эдэлж байгаа. 2025 оны 6 дугаар сар Нью-Йорк. Эхнэрээсээ салсан сэтгэл зүй тогтворгүй байсан Люсиана Фратолин гэх этгээд 9 настай охиныхоо амийг хөнөөж цөөрөмд живүүлсэн. Охиноо алга болчлоо гэж худал мэдүүлэн том хэмжээний эрен хайх ажиллагааг эхлүүлсэн. Гэвч цөөрмөөс охины цогцос олдсноор бүх зүйл илэрсэн байна. Түүнд цаазын ял төлөвлөд байгаа. 2008 он Английн Dewsbury хот 9 настай охиноо алга болчлоо гэж ээж Карн нь цагдаад мэдээлснээр Их Британий түүхэнд томд орох эрен хайх ажиллагаа явагдсан байдаг. Гэвч 24 өдрийн дараа охиныг эмээгийнх нь гэрт нуусныг олсон бөгөөд ээж нь шагналын мөнгийг авахын тулд найз залуутаагаа энэхүү тэнэг санааг сэтсэн нь сүүлд илэрсэн юм. Шагналын сан 20,000 фунт стерлингээс эхэлсэн бөгөөд иргэдийн хандиваар 50,000 фунт стерлинг болж өссөн байжээ. Охины ээж Карн болон найз залуу нь тус бүр 8 жилийн ялаар шийтгүүлсэн байна. Эцэг эхүүд санаатай санаандгүй байдлаар ахуйн ослоор гэр орны архитектийн үеэр сэтгэл зүйн тогтворгүй депресстэй үедээ хоорондын маргааны үеэрээ эсвэл шийтгэж хашраах гээд хэтрүүлснээс гээд янз бүрийн байдлаар хүүхдүүдийнхээ амнасыг хохироох, хүүхдүүдэд ашиглах хэрэгүүд бичлэгийн ихэнд үзүүлсэн шиг дэлхийд даяар олон гарч байдаг. Харин шууд хэрэгээ хүлээдэг нь цөөхөн. Магадгүй зарим улсад хэрэг үйлдсэн байдлаас шалтгаалж цаазаар авах, бүх насаар нь хорих ял хүртэл оноодог тул хэрэгээ нуун далдалж худалд түүх зохиох нь илбэг. 2025 оны 9 дугаар сарын 17 Монгол улс Хөвсгөл аймаг 2 настай хүү алга болсон гэх дуудлагын дагуу Монгол улсын түүхэнд хамгийн томд бичигдэх эрэл хайгуулын үйл ажиллагаа зохион байгуулагдаж 9 хонож байгаа боловч одоогийн байдлаар хүүхэдтэй холбоотой ямар ч уул мөр юу ч олдоогүй байна. Өглөө болгон хүү олдсон гэх сайхан мэдээ олж унших гээд уцаа шүүрч авдаг надад өөрийн ирэхгүй хардтал төрж ихс учраас энэхүү бичлэгийг хийж байна. Тэгээд мод бэлтгэхээр сахалт айлах хүмүүстэй хамтдаа модоо бэлтгэхээр ярилцж тохиролцоод аав тэр ах хоёр маань хоёр ачаад байгаа машин унаад бид нар араас чинь хүнтэй уулзчаад араас чинь жижиг машинаараа гараад очиё гэж хэлээд хоёр хүүхдтэйгээ хөртөөгөө дөрүүлээ. Хүнтэйгээ уулзчаад тамирсан модонд ирэхэд бид хоёр өнгөрч ирсэн. Тэгэл яг энэ машин байгаа энэ байрлалд яг ингэж зогсоол хүүхд манайг доороос өсөж ирэхдээ унтаж ирсэн. Тэгээд 5 сартай охин маань бас унтаж ирсэн. Би хажууд нь гэж уцаар олдож хэвтэж хагаад модонд ирсэн чинь ойрхон яг гэрийн хажуугаар үүс байхгүй юм чинь үүсээ бөөгнүүлээгээд үүс яг ойрхон машины хажуудаас үүс бөөгнүүлж хагаад эднэр чуудаа байгаа юм болов гэж бодоод шууд манайг түлээдсэн машин болгоныг 200-аад метр байгаа. Тийшээ уруудж гүйж очиод шууд тамдаа асуусан чи ерөөсөө шуудаа байхгүй гэхээр тэнд нэг ажиллахгүй байгаа хөрөө гэхээр тэр машин даваач тавиарай гэхээр тэр хөрөөг нь би аваад өсөд ирэхэд би нэг хамгийн удаандаа би 20 минут л болсон. Хүү хаана байгааг мэдэж байгаа эсвэл болох ёстой зүйл болдгоороо болж байгаа мэт маш тайван, хитрхи тайван ээжийн ярианаас эхлээд хүү үнэхээр мод бэлтгэх газар ирсэн үү? Машин дотор үнэхээр байсан гэж юу? Яагаад эрэл хайгуул буулгах хүсэлт гаргав гэд асуултууд өөрийн ирэхгүй ундарч гараад байгааг зүгээр ойлгоорой. Миний бодлоор мэрэгжлийн сэтгэл зүйчээр ээжийн доторхыг нээж яриулж чадвал учир тайлагдах болов.